Эрэг сөрөг тоог нэмэх болон хасах хэд хэдэн дасгалуудыг хийцгээе. Бидэнд 4 тэнцүү сөрөг 8-аас хасах нь хоосон зай өгөгдсөн гэж үзье. Бичлэгээ төр зогсоогоод хоосон зайны оронд ямар тоо байхыг өөрийнхөөрөө бодож үнэн тэнцэтгэлийг гаргаарай. Хасах 8-аас хасах нь ямар нэгэн тоо тэнцүү 4. 4 тэнцүү сөрөг 8-аас хасах нь ямар нэгэн тоо. Одоо үнийг хамтдаа хийцгээе. Тон шулуун бидэнд хамгийн ихээр тусална. Тиймээс тон шулуунаа энд байрлуулъя. Үнийг бодох нэг арга бол хасах 8-аас эхлэх юм. Энэ бол хасах 5, хасах 6, хасах 7, хасах 8. Би хасах 8-аас эхлээд хасах 8-ыг 4 болтол ямар нэгэн тоог нэмнэ. 4 болтол. Тиймээс 4 бол эерэг 1, 2, 3, 4. 4 энд байна. Сөрөг 8-аас эерэг 4 болтол юу хийх хэрэгтэй вэ? Харцгаая. Баруун тишээ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 12 хүсрэлт хийн. Өөрөөр хэлбэл баруун тийш нь 12 нэгж хэлж байна. Үүнийг бодох өөр нэг арга бол эерэг 4-өөс сөрөг 8 болтол хасж болно. Тон шулуун дээр жаахан зай гаргаж байгаад бодъё. Би эерэг 12-ыг нэмэх хэрэгтэй. Үүнийг бодох бас нэг арга гэвэл хасах 8-аас тэг хүртэл 8-ыг нэмээд дараа нь тэгээс 4 хүртэл 4-ыг нэмнэ. Ингээд 8 дээр нэмэх нь 4 буюу 12 болно. Гэхдээ үүнийг яаж нэмэх вэ? Өгөгдөл дээр хасах 8-аас ямар нэгэн тоог хасаад 4-тэй тэнцүү болно гэж өгсөн байгаа учраас энд ямар ч тоо байж болно. Гэхдээ үр дүнд нь 12-ыг нэмсэнтэй тэнцүү байх хэрэгтэй. Энд ямар тоо байх вэ? Сөрөг тоог хасж болно. Хэрэв сөрөг 12-ыг хасвал энд үндсэндээ 12-ыг нэмсэнтэй адилхан. Үүнийг доор нь дахин бичье. 4 тэнцүү гадуур нь дөрвөлжилж хүрээлэхгүй бичье. Хасах 8-аас хасах нь хасах 12-тай тэнцүү. Хасах тоог хасгаар юу болох вүлээ? Хасахын нэмэх буюу эерэг болно. Тиймээс энэ бол сөрөг 8 дээр нэмэх нь 12-тай ижилхэн. 4 тэнцүү хасах 8 дээр нэмэх нь 12. Үүнийг бид мэднэ. Тэг болтол 8-ыг нэмнэ. Сөрөг 8 дээр нэмэх нь 8 тэнцүү тэг. Дараа нь 4-ийг нэмбэл эерэг 4 болно. Үнэхээр сонирхолтой байна шүү. Үүнтэй адилхан өөр жишээ авч үзье. Маш сонирхолтой байна. За бидэнд энд ямар нэгэн тооноос хасах 2 тэнцүү хасах 7 байна гэж өгөгдөжээ. Бид үүнийг хэрхэн бодох вэ? Хамгийн түрүүнд хийх зүйл бол хасах тэмдгүүдийг хэлбэршүүлэх юм. Хасах 2-ыг хасах гэдэг бол эерэг 2-ыг нэмсэнтэй адилхан. Чанарын хувьд өөрчлөлт байхгүй адилхан гэж хэлж болно. Ямар нэгэн тооноос сөрөг 2-ыг хасах нь эерэг 2-ыг нэмсэнтэй адилхан. Ямар нэгэн тоон дээр нэмэх нь 2 тэнцүү хасах 7. Одоо харин тоон шулуун дээр үүнийг илэрхийлж бичье. Тоон шулуунаа энд байрлуулъя. Тэгэхээр миний зорилго бол хасах 7 гаргах явдал юм. Хасах 5, хасах 6, хасах 7 энд байна. Ямар нэгэн тоон дээр 2-ыг нэмээд хасах 7-г гаргана. 2-ыг нэмнэ гэдэг нь 2 үсрэлт хийхдээ тэнцүү. Баруун тийш 2 үсрэлт хийн. Энэ бол 2-ыг нэмсэнтэй адил. Харин 2-ыг нэмээд сөрөг 7 дээр ирнэ гэвэл ямар тооноос эхлэн баруун тийш 2 үсрэх хэрэгтэй вэ? Тэгэхээр би сөрөг 7-оос эхлээд зүүн тийшээгээ 1, 2. Хасах 7-оос эхлэвэл үнийг өөр өнгөөр тэмдэглэе. Хэрвээ би энд байгаа тоон дээр 2-ыг нэмбэл нэмэх 1, нэмэх 2 нь сөрөг 7 дээр ирнэ. Энэ ямар тоо байх вэ? Энэ тоо бол хасах 7-оос зүүн тийшээгээ 2 нэгж зайтай байна. Энэ бол хасах 9. Энд байгаа тоо бол хасах 9. Хасах 9 дээр нэмэх нь 2. Хэрвээ хасах 9-оос эхлээд баруун тийшээгээ 2 өсөрвөл сөрөг 7 дээр ирнэ. Эсвэл сөрөг 9-өөс сөрөг 2-ыг хасвал баруун тийшээгээ шилжинэ.
Харин эерэг 2-ыг хасвал зүүн тийшээгээ шилжинэ. Харин сөрөг 2-ыг хасах учраас баруун тийшээгээ 2 үсрээд сөрөг долоолно. Үүнтэй төстөө өөр нэг жишээ авъя. Иймэрхүү бодлого бодох хөвгчлөлтэй байна. За тэгэхээр энд сөрөг 4 тэнцүү ямар нэгэн тооноос хасах нь 9 байна гэж үзье. Тоон шулуунаа байрлуулъя. Хэрвээ өөрсдийнхөөрөө бодохыг хүсвэл бичлэгээ төр зогсоогоод бодож болно. Тоон шулуунаа энд байрлуулад бодцгоё. Бидний зорилго бол ямар нэгэн тооноос 9-ыг хасаад 4 гарах тэр тоог олох юм. Хасах 4 гаргах хэрэгтэй. Энд байгаа тооноос 9 нэгж зайд байна. Энэ тооноос 9 нэгж зайд байна гэвэл зүүн тийшээгээ 9 үсрэнэ. Хасах 9-ыг илэрхийлэх нэг арга бол өөр өнгөөр сонгоё. Хасах 9. Энэ нь үндсэндээ зүүн тийшээ 9 үсрэхийг хэлнэ. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Тиймээс бид ямар нэгэн тооноос эхлээд зүүн тийшээгээ 9 үсрэх буюу 9-ыг хасаад сөрөг 4 дээр ирнэ. Сөрөг 4 дээр ирнэ. Энэ хоосон зайд байх тоо бол зүүн тийшээгээ 9 нэгж үсрэхэд сөрөг 4-тэй тэнцүү болох тоо юм. Үүнийг бас бодох өөр нэг арга бол сөрөг 4-өөс баруун тийшээгээ 9 үсрэлт хийхэд энэ тоо гарна. Энэ тоо хэд байхыг олцгоё. Энэ тоо бол сөрөг 4-өөс баруун тийшээгээ 9 нэгж зайтай. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Эерэг 5 дээр ирлээ. Харин 5 нэгжээс хасаж үзвэл хэрвээ бид эерэг 5-аас 9-ыг хасвал 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Тийм ээ, 9-ыг хасаад сөрөг 4 дээр ирлээ. Тиймээс хасах 4 бол 5-аас 9-ыг хассантай тэнцүү.